Тэгээ намайг ингээд тайсан дээр гараад ирэхээр хүмүүс ямар хараагүй комедиан бэ гэдэг юм шиг. Тэгээ хараагүй комедиан бэ. Би тайсан дээр ингээд бас нилээд гарч байгаа хгүй. Тэгээ би монголчуудыг маш мартахаа гэж боддөө. Би энэ тайсан дээр анх удаага гарч байна. Өнгөрсөн 7 хоног төг ах намайг ирээд яриараа гэсэн аахгүй. Өөр нэг юм ярьсан. Би нэг ууж байгаа нэг найзуудтайгаа зодоо өгөө цагдаа дээр очиод цагдаачууд харахгүй жаа зодоо идэв юм гэдэхгүй. Тэмтэрж байгаа шааштай өгшөө. Тэгээ цагдаад үзүүлээ нас ах. Тэгээ өнгөрсөн 7 хоногт ирч чадаагүй. Манай ингээд комеди клуб дээр монитор зарлаа. Би тэгээ төг ахыг сугалчаад бэлгийн өгч чадаагүй. Нөгөө ягаад тэгэхээр даралтны юм жороор болгодог болцоолээ. Гэтэ манай төг ах амар мундаш дээр би ингээд төг ахтай юм ярьж байгаад агаа би ингээд аялмаар байна гэдгсэн аахгүй. Гэсэн төг ах миний мөрөөдлийг биелүүлээд намайг буруу автобусан суулгаа явуулсан. Төг ах амар мундаг. Монголд хүртэл харалдаг. Виз шаардлагагүй. Та ер нь 10 жил тогтоож юм өсргөл тогтоо багштай цэцэн өгжсэн үү? Авилгалын анхны хичээл. Би ихтэй 10 жил тогтоо бүр үнэхээр онц сурдаг гэсэн юм. Тэгээ нэг удаа шалгалтын дээр муу авцсан. Нөгөө над байгаагүй багш төх мөнгө. Би ихтэй бүр ингээд багш нарын асуусан асуултыг ойлгодог байсахгүй. Би ингээд сандрахаараа сонь хариултад өгчдөг байсан. Ингээд ариука чи хуулаад байгаа юм уу? Үгүй багшаа тэглээ чинь дэвтэр дээр ч байхгүй байна гэж. Аим сонь юм багш нар өөрсдөө асуугаад идэх хүн чи унтаад байгаа юм уу? Би сандарсандаа үгүй багшаа барих уу гэж. Гэсэн чи нэг удаа манай багш чи юм сони юм ярьж байгаа үс хумсаа аваад иргээд тэгээ би аваад очсон цонхондөө хийгээд тэгээ манай дуу хөгжмийн багш наваг нэг удаа чи айгүй гоё дуул гээд тэгэхээр би солгоорсон. Гэтэ би 10 жилдээ бүр үнэхээр онц сурдаг гэсэн юм. Яг тэгэхээр нөгөө надад хуулах боломж байгаагүй. Тэгээд сургуулийнхаа захиралтай уулзаад хэлсэн байхгүй. Ингээд тэгээ одоо ингээ хараагүйчүүдийн сургууль юу хэрэгтэй вэ? Компьютер хэрэгтэй, хүмүүсийг хөгжүүлэх хэрэгтэй нэгээд. Гэсэн чинь маань сургуулийн захирал хийсэн л дээ сургуультай гэрэлтүүлэг. Манай эмээ ингээд өвөл ариука утаа гүмбэн гээд газар очиж үзмээр байна гээд утаа гүмбэнгээ газар. Тэгэхээр би эмээгээ дагуулад явсан өвөл гандангийн гудмаар нүдэн чи өөрчлөлт орно гэж байна. Ордог юм билээ нулимс гоожоод гэж утаа. Тэгээ би жинхнээсээ утаа гүмбэнгээ газар очсон байхгүй. Очоод нэг үг хэлсэн л дээ. Ийм утаа гэж юу гэдэг юм. Би тэр утаа гүмбэнгээ газар очсон чи яг үндэ тэнцээ зүгээр гүмбэн л байсан гэж. Я манай эмээ нэг улс төрчтэй очиод хэлсэн байхгүй. Монголыг утаа гүмбэн шиг болгож өгөөч гээд. Тэгээд улс төрч 50% л бий болгож өгсөн гэж. Тэгээ ажуудтай тайлбарлаад өгөөрэй шахаа. Би ингээд ям сайн ажилтдаг гэсэн чи ям дээр ингээд газар хөдлөлтийн сургалт болно гээд. Тэгээ би бодохгүй. За одоо энэ сургалтын дээр л би өөрийгөө харуулахгүй болоо би ганцаараа үлдэн гэж бодоолцсон. Зам амаа цээжлээл. За юм идчихвэл айгүй бол 0 да гацчин гэж бодоод өөрийгөө бэлдээлсэн. Яг сургалт гэсэн ч юус тийм миний төсөөсөн шиг болохгүйсэн. Би ингээл байшин савн чичрээл янз бүрийн болох. Юус тийм болохгүйсэн. Бүр нөгөө зохион байгуулж байгаа хүмүүсийг гарчаач дээ гэж мэгэл зэ. Тэгээд бүр ийм 7 давхар байшин суудаг хүмүүс ч баг өрөөрөндөө суудаг хүмүүс ч баг тэр сургалтаар уулзаад байгаа маш өө сайн уу гэж юм. Би гайхаад. Тэгээд би нөгөө ягаад ийм байшингаа чичрүүлээ ч юм уу тиймэрхүү хийхгүй байгааг сүлд нь бодож байгаад ойлгосон л тоо. Нөгөө тоглоомын чичрэгэнт нь барилгууд нь урчих юм билээ. Дэби ингээд залуучуудыг юус ингээд ажиглахаар хууль уншихгүй нэг яг үндэ уншиж байгаа. Хууль зүгээр өөрөө аим сонирм байгаа байхгүй ингээд нэг хуулийг уншингууд татварын хуулийн 6-гийн 7, 6-гийн 8, 6-гийн 9-ийг уншгал. Тэгээ 6-гийн 9-ийг уншингууд иргэний хуулийн 7-гийн 7, 7-гийн 8, 7-гийн 9, 7-гийн 10-ыг уншиж. Тэгээ
Тэгээд 7-гийн 10-ын уушингууд буцаа татварын үеийн 4-ийн 3 гэж.